анхны иргэний гарын тээвэр 1956 оны 7 сарын 7-ны өдөр Улаанбаатарт мөрөн ховдын чиглэлийг эхний иргэний гарын тээврийн нислэгээ хийснээр үүссэн гэж тооцдог. Үндсэндээ бол энэ Мяд компани 69 жилийн аян баяраас өчтөр бид нар ингэж өнгөрүүлээ. За энэ хугацаанд бол одоо 100 жилийн хугацаанд Монголын иргэний гарын тээврийн салбар маань бас нэлээд төдийгөөс өдий өрт бол маш сайхан хөгжиж ирсэн байна. Монголын агарын тээврийн зах зээл өөрөө яаж цааш хөгжих вэ гэдэг асуултыг бас бид тодорхой ярих ёстой. 2024 он бол одоо агарын тээврийн зах зээл 2.2 сар зочдыг тээвэрсэн. За үүний бол 50 орчим хувь нь зөвхөн 103 сар тээвэрлэгдэж байна гэдэг маань эргээд Монголын агарын тээврийн зах зээл хэтэрхий улирлын шиж хамааралтай байна. За ингээд 103 сараас бусад 9 сар цаашдаа бид нар яаж явах ёстой вэ? Энийг яаж хөгжүүлэх ёстой вэ гэхээр Монгол улсаар дамжуулан өнгөрөх транзит зөрчлийн орчлын тоог нэмэгдүүлэх ёстой. Ингэж бол энэ агарын тээврийн зах зээл өөрөө хөгжинэ. Үлдсэн одоо саяны 9 сард хэрэглэгдээд байгаа алдагдаад байгаа тэр боломжийг бол бид нар заавал Улаанбаатар Сөүл гэж явах. Сөүлээс Улаанбаатараар дамжуулаад энийг Франкфурт руугаа, Стамбул руугаа зөөё. Бусад авиа компаниудын шинээр нээж байгаа чиглэлтэй хамтын ажиллагаа өргөжүүлж холбоё гэсэн байдал руу одоо бодлогын ажлуудыг хийж ээж одоо Монголын агарын тээврийн зах зээл нь өөрөө томорно. Зах зээл томорохоор өрсөлдөөн болоод мэдээж олон гэсэн энэний дагуу бол одоо үйлчлэгээ чанар өмнө бүгд сайжраа явна гэж харж байгаа. За намайг Кодлиг Энх баяр гэдэг. Нислэг хөдөлгөөний үйлчлэгээний албаны аэродромын удирдлага үйлчлэгээний хэсгийн ерөнхий нислэг хөдөлгөөний удирдагчаар ажилладаг. За энэ Монгол улс нислэг хүчин үүсч өгчсөний 100 жилийн түүхтэй баярын өдөр Монгол улсын төрийн дээд шагналуулах хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор шагнуулсантай туйлын их баяртай байна. За энэ хүү миний энэ шагнад бол миний ажлын хамт олонны бас нөрөх хөдөлмөр энд бас шингэсэн байгаа гэдэг хэлэхэд таатай байна. Ягаад гэвэл одоо би шинэ энэ иргэний засгийн салбартаа бол одоо 37 дахь жилдээ ажиллаж байгаа. За нислэгийн удирдагчаар бол яг 15 жил бол зөв нислэгийн удирдагчсан. Бус хугацаанд нь одоо бас удирдах зохион байгуулах ажлуудыг бол хийж ирсэн. Намайг Бэгзжавын ганц чимэг гэдэг. Би иргэний засгийн ерхий газрын аэродром агарын навигцын хяналтын байцаагчаар ажилладаг. Өнөөдөр нисгийнхаа түүхт 100 жилийн агаар төрийн одон медалаар, хөдөлмөрийн хүнд медалаар шагнацсандаа баяртай байна. Миний нисгт ажилласан 20 жилийн өмнөлөж энэхүү шагналаар шагнасан хамт олондоо нисгийн салбарынхандаа бүгдэнд нь ойн баярын галуулаа мэндийг хүргэе. Намайг Мороккот болдог гэдэг Business Airways компанид Boeing 737 NG агарын хөлгийн дарга. За өнөөдөр ингээд иргэний нисгээ түүхт 100 жилийн агаар хөдөлмөрөө өнлүүлж хөдөлмөрийн гавьяаны улаан төгийн одонгоор шагналлаа. Мэргэжил бол нисгч гэсэн мэргэжилтэй. За 1988 онд тохойд зөвлөх холбоот улсын САСО гэдэг нисгийн сургуулийг төгсөж ирээд тэгээд анх тохойд иргэний одоо иргэний агарын тээврүүдэд газар гэдэг газар ан 2 онгоцны нисгчээр эхэлсэн гараага. Дараа нь дунд нь UR 2 онгоц, сүүлд нь 2006 онд Аэро Монгол авиа компанид Fokker 50 онгоцны нисгч агарын хөлгийн дараагаар бас явж байгаад за тэгээд сүүлд 2018 оноос Business Airways компанид Boeing 737 онгоцны агарын хөлгийн дараагаар одоо нисэж байгаа. Нисгч мэргэжил ер нь бол эрэгтэйчүүд хүүхдүүдийн маш их багаасаа мөрөөддөг мэргэжлүүд нисгч байдаг. За тэрийг бол ер нь л ирэх хүүхдүүд би нисгч болно гэдэг хүсэж мөрөөддөг байсан. Гэвч энэ бол миний бас гэр бүлийн удам сагаас гаралтай гэж хэлж болно. Яг бол миний бас тухайд Мяд компанид ан 24, ан 26, ан 30 гэдэг онгоцны бас борт механик гэдэг онгоц нисдэг байсан. За тэгээд тэр нислэг тэр аав маань бүх юм миний энэ дурсгалд үлдэж за би нисгч болно гэдэг зорилго тавьсан хүүхд багтаа. Тэгэл ер нь 10 жилийн хүүхд багсаа гэтэл нэгч болно гэж зорьсон. За тэгээд сургууль төгсөөд дараа нь Орсын холбоот тухай зөвлөх холбоот улсын нислэгийн сургууль төгсөж ирээд одоо хүртэл нисэж байна. 37 дахь жилдээ ажиллаж байгаа.